Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2018 оны 12 дугаар сард нэгэн эрэгтэй хуучин дунд сургуулийнхаа багшийг гудамжинд 1 минутын турш зодож буй бичлэг цахим орчинд тархаж ихээхэн шугаан тарьсан юм. Зарим хүмүүс түүнийг олон хүний хийхийг хүсдэгч зүрхэлтгүй байсан зүйлийг хийсэн баатар гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь багш хүнийг үл хүндэтгсэн ёс суртахуунгүй үйлдэл гаргасан хэмээн буруутгаж байв. Эцэст нь энэ хэрэг ихэнх хүмүүсийг цочирдуулсан юм. Жаншин ахлах сургуульд ажилладаг Чан Рэна болон түүний эхнэр үдээс хойш төрсөн нутаг болох Хэнан мужийн Лан Чаншаны хөдөө тосон руу зочлохоор ирсэн байна. Чан Рэна найзуудын хамт загсанд явахаар шийдэж Лан Чаншаны нэгэн газар руу машинаар явжээ. Гэвч загас агнуурын хэрэгслээ мартснаа мэдээд Чан Рэна нэг найзын хамт өөр нэг найзыгаа хэрэгсэл авчрахыг хүлээж замын хажуу зогсож байв. Тэр үед Чан Рэна скутертэй ирж яваа нэгэн танил хүнийг олж харжээ. Тэр хүн бол түүний дунд сургуулийн 8 дугаар ангийн англи хэлний багш Чан байв. Чан багшийг хармагц Чан Рэнагийн шаналгаад дурсамжууд сэргэжээ. Тэрээр найздаа "Хэрэв тэр үнэхээр Чан багш мөн бол заавал бичлэг хийгээрэй" гэж хэлв. Үүний дараа Чан Рэна скутертэй явж байсан Чан багшийг зогсоож "Та Чан багш мөн үү?" гэж асуув. Чан багш "Тийм" гэж хариулахад Чан Рэна "Намайг санаж байна уу? Намайг зодож байснаа санаж байна уу?" гэж үргэлжлүүлэн асуужээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй Чан Рэна Чан багшийг хэд хэдэн удаа алгадав. Хэсэг хугацааны дараа тэрээр Чан багшийг скутерээ замын хажуу руу шахахыг шаардаж Чан багшийн ой санамжийг сэргээжээ. Тэрээр өмнө нь түүнийг зодож байсан тухай ярьж хичээлдээ анхаардгүй сурагчийг шийдэх нь байж болох зөвхөн ядуу гэр бүлээс гаралтай гэсэн шалтгаанаар зодох нь буруу гэдгийг хэлв. Чан Рэна улам бүр уурлаж Чан багшийн цээж рүү зогсон. Тэрээр бараг 20 жил өнгөрсөн ч би одоо хүртэл тэр үеийн хар дарсан зүүдэндээ шаналж байна гэжээ. Чан багш хариу үйлдэл үзүүлэлгүй харин ч гараа сунган Чан Рэнад уушлаарай гэж хэлв. Өөрийг нь тамлаж байсан хүн одоо ийм номхон сул дорой харагдаж байгаад Чан Рэна дотроо маш ихээр бухимдаж байлаа. Чан багш өмнөгшгөө догшин хэцгий байсан бол Чан Рэна 13 настай уйруугаа бутсан мэт мэдрэмж төрөх байсан ч багшийнх нь энэ байдал түүнийг улам уурлаж скутерийг нь өшөглөж унгав. Эцэст нь цугласан олны ятгалгаар Чан Рэна гомдлохоо зогсоож Чан багшийг явуулжээ. Гэвч Чан Рэнад ямар ч тайвшрал төрөөгүй бөгөөд загасчлах сонирхолж алга болж гэрлүүгээ бутсан байна. Чан багш гэртээ ирээд хуучин шавьдаа зодуулж дарамжлуулсандаа маш их хэцсэн байх. Тэрээр энэ тухай гэр бүлийнхэндээ хэлэхдээ нүүрэн дээрх хохиролтууд нь скутерээсээ санамсаргүй унснаас болсон гэж хэлжээ. Тэрхүү бичлэг нь 9 минут 20 секундын урттай бөгөөд 2018 оны 7 дугаар сард хийгдсэн байна. Эхний 1 минутанд Чан Рэна Чан багшийг хэдэд удаа алгадаж үлдсэн хугацаанд нь маргалдаж буйн гардаг. Хэрэг явдлаас сарын дараа Чан Рэна дунд сургуулийн найз Аатагаа чатлаж байхдаа энэ иргэн талаар дурдж бичлэгийг хиндэж үзүүлэхгүй байхыг сануулan илгээжээ. Хэдэн сарын дараа буюу 11-р сард тэрээр бичлэгийг WeChat-аар найз Бэдэ мөн л хиндэж битгий илгээрэй гэж анхааруулan явуулсан байна. Гэвч найз Бэн сэтгэл хөдлөлтөд хөтлөгдөн бусад ангийнхандаа хурдхан шиг хуваалцсан. Дахин 1 сар өнгөрч 2018 оны 12 дугаар сарын 16 гэхэд бичлэг олон дахин завсарлагдаж зөвхөн 1 минутын зодооны хэсэг нь үлдэж сархсан байна. Энэхүү богино бичлэг WeChat-ийн олон группээс олон нийтийн сүлжээ рүү маш урдан түгэж Чан Рэнагийн хувийн мэдээлэл болжээ. Чан багшийн хамт олон болон хөршүүд нь энэ хэргийг мэдэж авсан нь түүнийг маш их уурлуулсан байна. Хэдэн өдрийн дараа Чан багш орон нутгийн цагдаагийн газарт очиж Чан Рэна түүнийг гудамжинд зодож хэргийг зориудаар бичиж захин орчинд тавьснаар түүний амьдралд ноцтой нөлөөлсөн гэж гомдол гаргажээ. Чан Рэна нөхцөл байдлыг тодруулахын тулд бичлэг хийж Чан багшийг зогсондоо буруугаа хүлээсэн ч Чан багш өөрөө ч бас тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж мэддэг. Дараа нь Чан Рэна өөрийн түүхийг өгүүлсэн илүү дэлгэрэнгүй нийтлэл бичжээ. 1985 онд Хэнан мужийн Лан Чаншанд төрсэн Чан Рэна багада эцэг ихэн салсан тул хүнд хэцүү хүмүүжилтэнд өссөн. Тэрээр бага зэрэг сахилгагүй, өөртөө итгэлгүй хүү байв. Хөдөө тасханд бага сургуулаа төгсөөд Лан Чаншаны туршилтын дунд сургуульд хэлсэн оржээ. Дунд сургуулийн эхний жилдээ тэрээр ээлдэг, зүтгэлтэй гал багшаас англи хэл сурч эхэлсэн. Гэвч гал багш 1 жилийн дараа явж Чан Рэна болон түүний ангийнхан нулимстай уцарчээ.
Чанарайног дунд сургуульд орох үед чам багш тэдний шинэ англи хэлний багш болов. Дараагийн 1 жил Чанарайногийн хувьд там байлаа. Учир нь чам багш сурагчдыг байнга бие махбодын хувьар шийтгэж халддаг байсан. Түүний сургууль сурагчдыг хамгийн хатуу хүмүүжүүлдэг 4 дарангуйлагч багшаараа алдартай байсан бөгөөд чам багш тэдний нэг байжээ. Тэр үед чам багш бичлэг дээрх шиг тайван зөөлөн хүн огт биш байв. Харин ч өөрийгөө бүрэн хянаж чаддгүй дүрмгий галзуу юм шиг авиралдаг байжээ. Тэрээр бүх ангийнхны өмнө олон сурагчийг зодддог. Жишээлбэл Чанарайног хичээлдээр зөөрмөлөхөд чам багш түүнийг самбарын дор явган суулгаж Чанарайногийн толгороо нь хэд удаа өшгөлөж байжээ. Чанарайноо үргэлж айцтай толгой гудаж явдаг байв. Энэ мэт явдал хэд удаа тавцагдчихжээ. Бие махбодын хүчирхийллээс гадна Чанарайноо байнга дормжлуулдаг байв. Тэр үед түүний гэр бүл маш ядуу байсан бөгөөд хичээлийн жил эхлэхэд ангидаа ганцаараа сургалтын төлбөрөө төлөөгүй үлддэг байсан. Бүх хүний өмнө чам багш хэн төлбөрөө төлөөгүй байна. Хурдан төл эсвэл сургуульд ирээд хэрэггүй гэж хэлдэг байв. Доромжлогдсон мэт мэдрэмж авсан Чанарайноо захиралд гомдол гаргажээ. Захирал чам багштай ярилцсан боловч үр дүнд нь чам багш нэгэн хүчтэй сурагчид хандаж Чанарайног буруу авирлах бүрт нь зодож байхыг даалгасан байна. Эцэст нь тэр сурагч Чанарайноод энэ бүхний талаар хэлжээ. Чанарайноо сургууль дээр амсаж буй хүчирхийллийн талаар эмээ болон аавдаа хизээч хэлж байгаагүй. Учир нь эмээгээ зовоохыг хүсээгүй бөгөөд аав нь түүнийг цахилгаудсан байна гэж буруутгахыг мэдэж байсан юм. Хамгийн аимшигтай тохиолдлуудын нэг нь чам багш Чанарайног зодсныхаа дараа уурандаа өргөн модон банз авч Чанарайногийн цансны арлуу хүчтэй шургуулсан явдал байв. Тэрээр Чанарайног цаазаар авах ял хүлээж буй хоригдол мэд зогсоожээ. Чанарайноо энэ дүр зургийг хизээж мартаж чадаагүй бөгөөд үүнийг даван туулахад маш хэцүү байсан юм. Чам багш Чанарайноод хичээл заасан 2 семестрийн турш олон сурагч бие махбодын шийтгэл амсан ч хинэн ч эсэргүүцэж байгаагүй. Зөвхөн нэг сурагч чам багшид алгадуусныхаа дараа сургуулаасаа шилжжээ. Олон сурагчид сэтгэл санааны болон бие махбодын хохирол учруулсан ч чам багш сургуулийн зүгээс ямар ч хариуцлага хүлээж байгаагүй. Эцэст нь дунд сургуулийн 3 дугаар ангийн эхэнд чам багш тэдний ангиас шилжжээ. Дараагийн жилүүдэд Чанарайноо шаргуу хичээлээ хийж Хэнан мужийн Жонжоу хотын цэргийн агтаймд элсэн орсон байна. Төгсөөд Жонжоуд хэдэн жил ажиллав. 2011 онд 26 наснадаа Чанарайноо Жежан мужийн Ханжоу руу нүүж Жак Макийн цахим худалдааны платформ дээр хувцсны онлайн дэлгүүр нээжээ. Түүний бизнес тогтвортой өсөж Чанарайноо бүр төрсөн нутагтах аавдаа зориулж 2 давхар байшин барьж өгсөн байна. Ажилд орсноосоо хойш Чанарайноо болон түүний дунд сургуулийн ангийнхан хэд удаа уулзаж чам багшийн өмнөх муу үйлдэлүүдийг дурсах бүрдээ бүгд маш их уурлаж гомддог байв. Чанарайноо энэ тухайгаа эхнэртэйгээ хуваалцаж эцэг хүн босноор сэтгэлийн шархаа мартна гэж итгэсэн ч туулж өнгөрсөн тамлал нь хар дарсан зүуд болон дагсаар байсан. 2018 оны 7 дугаар сард Чанарайноо гудамжинд чам багшийг хараад 13 настай өөрийнхөө төлөө шударгаасыг тогтоохоор шийджээ. Тэрээр тухайн өдөр огт архи угаагүй эрүүл сарвал байснаа дурдсан байдаг. Хэрэг явдал 10 хоногийн турш захин орчинд тархаж 100 мянга орчим холбогдох нийтлэл тавигдаж 680 сая гаруй үзэгчдэд хүрсэн байна. Томоохон мэдээллийн хэрэгслүүд энэ явдлыг сурвалжилжээ. Захин сэтгэлдлүүдээс үзэхэд хүмүүсийн олонх нь Чанарайногийн үйлдэлийг ойлгож байсан бол цөөн хэсэг нь хүчирхийлэл бол шийдэл биш гэж үзэж байв. Олон захин мэргэжлэгчид багш нартаа бие махбодын шийтгэл амсч байсан өөрсдийн түүгээ хуваалцжээ. Чам багш хэргийг цагдаад мэдгсийн дараахан Лаон Жаншаны туршилтын дунд сургуулиас Чанарайног багшийн биед халдаж доромжилсан гэж буруутгасан бичиг гаргажээ. Тус бичиг чам багш бие махбод болон сэтгэл санааны хохирол амсаж ажил болон хувийн амьдралд нөлөөсөн гэж дурдсан байна. Мөн Чанарайног багш нарыг үзээ авдаг танхаа этгээд нийгмийн хог шар бүр гэмт бүлэглэлийн гишүүн гэж буруутгажээ. Сургуулийн зүгээс Чанарайноод хатуу шийтгэл оноож хуулийн хариуцлага үлээлгэхийг шаардсан. 12 дугаар сарын 18-нд сургуулийн зүгээс орон нутгийн цагдаад хэргийг мэдэгдэж мөрдөн байцаалт эхэлжээ. Үүнийг сонсоод Чанарайноо байцаалт өгөхөөр Ханжоугоос Лаон Жаншан руу галтрэгний тасалбар авч буцаж ирэв. Энэ үед Чанарайногийн аав хүүгээ багтаа ямар хэцүү зүйл туулж өнгөрүүлснийг мэдэж авчээ. Дараа нь өгсөн ярилцлагатаа Чанарайногийн аав тэдний гэр бүлийн олон хүн цэргийн аль паасан бөгөөд хүүхдүүддээ үргэлж
хатуу шаардлага тавьдаг байснаа дурдсан. 12 дугаар сарын 20-ны өд дунд Чандряног Ханжаогийн зүүн өртөөн дээр баривчилж цагдаа нар Лон Чаншан руу авч явсан байна. Лон Чаншаны прокурорын газраас Чандряног өдөөн хатгаж хэрүүл маргаан үүсгэсэн гэх үндслээр буруутгажээ. Чандряног баривчлагдсаас хэд хоногийн дараа түүний тосгоны олон оршин суугчид орон нутгийн цагдаагийн газарт хамтдаа очиж Лон тосгоны оршин суугчдаас Чандрянод шударга ёс хүсэх өргөдөл гих бичгээр гардуулан өгчээ. 100 гаруй тосгоны иргэдийн гарын үсэг зурж 3-1 хийгээд дарсан уг өргөдөлд энэ иргэний цаана шалтгаан байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлж засгийн газрыг тэдний хүсэлтийг харгалзан үзэхийг хүсжээ. Тэд Чандряног бусдад санаа тавьдаг өгөөмөр хүн гэж тодорхойлоод тэрээр дэлгүүрийнхээ хувцснуудаас тусламж хэрэгтэй иргэдэд байнга хандвалдаг, өвчтөе өндөр наснуудын эмчилгээний зардал тусалдаг, Ханжао залуус ажил олгоход нь тусалдаг байсныг дурдсан байна. Үүний зэрэгцээ Чандряногийн дунд сургуулийн хуучин 15 ангийн найз нар нь түүний өмнөөс мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж Чам багш ангид Чандряног бие махбодын хувиар шийтгэж зоддог байсныг баталжээ. Тэд Чандряногийн асуудал нь багш нарыг ерөнхийд нь үзэн ядсандаа бус зөвхөн Чам багштай холбоотой хувийн асуудал гэж үзэж байв. Үнэндээ Чандряно үргэлж багш нарыг маш их хүндэлдэг байсан бөгөөд багш нарын баярын өдөр бүр олон нийтийн сүлжээгээр багш нартаа баярын мэнд хүргэдэг байжээ. Гэрлэхдээ тэрээр коллежийн багшигаа урьсан байна. Ахлах сургуулийн багш нь зүрхний агуулганд орох шаардлагатай болсон ч санхүүгийн асуудалтай байгааг мэдээд Чандряно шууд 10,000 юань хандвалжээ. Учир нь тэр багш түүнийг үргэлж урамшуулж өөртөө итгэх итгэлээ олоход нь тусалдаг байсан тэрээр маш их талархдаг байв. Чам багш сурагчдыг зоддог байснаа үгүйсгэж түүний эхнэр нь түүнийг шударга гэр бүлийнхэндээ зөөлөн ханддаг хүн гэж тодорхойлжээ. Тэрээр сурагчлагчид тэр намайг багшаа гэж харахгүй байгаа ч би түүнийг шавья гэж харсаар л байна. Чам багш цаг нь ирэхээр би шавьяхаа төлөө дуугарах болно гэж хэлсэн ч үнэн хэрэгтээ түүний үйлдэл огт өөр байлаа. Чандряногийн арга гэрийнхэн болон найз нөхд нь түүнээс чин сэтгэлээсээ уушлахгүй нөхөн ойлгохоор санал болгосон ч багш тэднийг босгоороо шалхуулсангүй. Тэрээр уулзахаас эрс татгалзаж уучлалын бичиг үлдэн ялыг нь хөнгөлөх өчүүхэн ч хүсэлгүй байв. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өглөө Хэнан мужийн Лоян хотын Лон Чаншаны шүүхэд хэргийг нээлттэй хэлэлцжээ. Прокурор Чандряногийн үйлдэлийг өдөө хатгаж хэрүүл маргаан үүсгэсэн гэмт хэрэг гэж үзээд тэрээр хохирчоос зориудаар өшөө авч гомдлоо гаргаж түүнийг саатуулж доромжилж халдаж бичлэг хийж сараасан гэж буруутгав. Өмгөөлөгч түүний үйлдэл буруу байсан ч энэ нь гэмт хэргийн шинжгүй гэж маргаджээ. Өмгөөлөгч Чандрянод санаатаагаар бие махбодод гэмтэл учруулсан хэргээр хариуцлах хүлээлгэхийг санал болгосон ч Чам багшийн авсан гэмтэл нь хөнгөн гэмтлийн шалгуурт хүрээгүй тул санаатай гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй байв. Өмгөөлөгч Чандрянод эрүүгийн хуулиар бус олон нийтийн аюулгүй байдлын захиргааны шийтгэлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахыг санал болгож мөн Чандряно бичлэгийг өөрөө цахим орчинд тараагаа гэдгийг хэлсэн. Интернетээс харуул өдөө хатгах болон хэрүүл маргаан үүсгэх гэмт хэрэг нь Хятадд 1979 оноос хойш байцаар ирсэн. Энэ нь маш өргөн хүрээний зан үйлийг хамардаг бөгөөд галаасны гэмт хэргийн нэг гэж тооцогддог. Хэрэв хэн нэгэн энэ гэмт хэрэгт буруутгагдаж нийгмийн хэв журмыг алдагдуулсан гэж үзвэл 5 жил хүртэл хоригхаал авах боломжтой. Гэвч хэрэв үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдлын захиргааны шийтгэлийн тухай хуульд хамааруул шийтгэл нь ихэвчлэн амаар сануулах, торгох эсвэл түр саатуулах байдаг. Чам багш шүүх хуралд ирээгүй. Түүний сургуулийн дэд захирал түүний өмнөөс мэдүүлэг өгөхдөө Чам багшийг бүрэг дуугүй хүн гэж тодорхойлоод сургууль дээр түүний талаар ямар нэгэн зөв бус үйлдэлийн гомдол бүртгэж байгаагүй гэж мэдэгджээ. Гэвч Чандряногийн өмгөөлөгч дэд захирлаас Чам багш Чандряног бие махбодын хувиар шийтгэж байсан эсхийг асуухад дэд захирал үүнд итгэлгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр 20 жилийн өмнө тус сургуульд ажилдгүй байсан тул тэр үеийн үйл явдлын талаар мэдээлэлгүй гэж тайлбарлав. Эцэст нь Чандряно Чам багш болон түүний гэр бүлээс уучлахгүй хийсэн үйлдэлтэй харамсаж байгаагаа илэрхийлэн уушлал хүссэн гар бичмлээ уншжээ. Сарын дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 10-нд шүүхээс Чандрянод өдөө хатгаж хэрүүл маргаан үүсгэсэн хэргээр 1 жил 6 сарын хоригхаал оноосон байна. Чандряно 8 дугаар сарын 19-нд шууд дав заалтсан боловч шүүх дав заалтах гомдлыг хэрэгсэхгүй болгож
анхан шатны шүүхэн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хэрэг явдлын дараа чам багш ердөнхөөрөө хичээлээ өргөжлүүлэн зааж байсан бөгөөд хамт олон дундаа жирийн нэгэн багш гэж тооцогддог байв. 2000 оноос хойш тэрээр англи хэлний хичээлээ түүхийн хичээл болгон өөрчилсөн нь магадгүй нас ахисан эсвэл ухаалаг утасны тархалтай холбоотой байж болох юм. Түүний зан авир зөөлөгч сурагчдад бие махбодын шийтгэл оногдуулахаа болсон байна. Тиймээс хэрэг гарахад түүний одоогийн шавнар нь түүний тэр талыг мэддэггүй байжээ. Итгэхэд бэрхштэд чам багшийг хөгжилтэй, шударга, бага зэрэг бүрэг хүн гэж хардаг байсан гин. Чанарэноо хоригдож байх хугацаанд түүний эхнэр чам багшийг өнгөрсөн хугацаанд Чанарэноод бие махбодын хүчирхийлэл үзүүлж шударга бус хандсан гэж нэхэмжлэл гаргасан гэж мэдэгджээ. Гэвч хэд хэдэн гэрчийн мэдүүлгээс өөр тодорхой нотлох баримт тутмаг мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул ямар ч хариу аваагүй байна. 2020 оны 6 дугаар сарын 19-нд Чанарэноо судлагдаж эхнэртэйгээ сэтгэл хөдлөм уулзч буй мөчн нэвтрүүлгээр гарчээ. Үүний дараа тэрээр ток шоунд оролцож ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар ярьсан байна. Эхнэр охиныхоо хамт шинэ амьдрал эхлүүлэхийн тулд мөнгө олно гэсэн. Чанарэноо өшөө орсол гомлоо орхиж, хорсол тээхгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ижил төстэй туршлага туулсан хүмүүст туслах буйны үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байгаагаа онцолжээ. Тэрээр хүчирхийлэлээр дамжуулан өшөө авах нь өөрт нь ямар ч тайвшир авчираагүй, харин ч маш их төлөөс төлөхөд үргэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Ярилцлагын турш Чанарэноо буруу зүйл хэлэхээс болгоомжлон үгээ маш хинуур сонгож байв. Чанарэноод оноосон энэ хатуу шийтгэл нь засгийн газрын болгоомжлоос үүдэлтэй байсан уу? Хөнгөн ял оноох нь илүү их хөшөө авалтыг дагуулж нийгмийн дэг журамд хор хөнөөл учруулж болох байсан уу? Эсвэл багш, эцэг их, удирдагч, эрх мэдэлтэй хүмүүсийг зөв буруугаас үл хамааран хүндэтгэх нь чухал гэсэн мессежийг өгөхийг зорьсон уу? Багш нар сурагчдыг бие махбодын хуваар шийдэх эсвэл хүчирхийлэх тохиолдолд одоо ч түгээмэл байгаа. Гэвч ийм үйлдэлийн улмаас хорих хал сонссон багш маш цөөн бөгөөд сургуулийн цахилгаан шийтгэл эсвэл халагдах арга хэмжээ авахулсан багш нар ч маш цөөхөн байдаг. Энэ хэргийн талаар та ямар бодолтой байгаагаа сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэн дараагийнхаа бичлэгийг үзэх хүсвэл лайк, сабаа заавал дараад өгөөрэй.